Манай хөдөө аж ахуйн салбар болохоор агрис Т5 болон мультиспектрал дроныг болохоор илүү өргөн ашиглаж байна. Үүний учир нь хэм бол газар тариаллын хиллийн үе шатнаас болон төгсөлтийн хураалтын үе шат хүртэлт нь уг хоёр дрон ашиглагддгаар бол нэлийн онцлог байгаамаа. Эхний хэлжин гэх юм бол мультиспектрал дроноор бид нар болохоор GNDY, NDY-ыг нь тодорхойлж өгснөөр одоо ургацын хэмжээ ямар байгаа, ямар хэмжээний бордоо, гербицид, хортон тархсан талбай цацах шаардлагатай байгаа гэдгийг тодорхойлоод үр дүндээ шинжилгээ хийснийхаа үр дүнд бид нар агрис Т5 дроноо нисгэснээр илүү их одоо бүтээлч одоо хүний бүтээмжийн үйл ажиллагааг илүү сайжруулахаас гадна хүн цагийг бол хэмнэж байгаараа нэлийн онцлог гэж бол бид нар үзэж байгаамаа. Тухайлах юм бол бид нар 100 гадалбаад болохоор химийн бодис ч юм уу бордоо гербицид цацсны оронд яг тухайн шаардлагатай газарт нь химийн бодис бордог цацснараа нэгдүгээр тариаланчдад болохоор эдийн засгийн маш өндөр үр ашиг өгж гин гэж бид нар бол үзэж байгаа.